За энэ удаагийн шинэ видеогаараа хадгаламж тооцох өнөөгийн мөнгөний ирээдүйн үнцэн ирээдүйн мөнгөний өнөөгийн үнцнийг тооцох талаар дээрээ хоёр пункт суралцъя. За тэгэхээр тулд нэг жишээ авсан байгаа. Жишээ бол хадгаламжийн жишээ байгаа. Хадгаламжийн хүү жилийн 12% хүүтэй нийт 18 жилийн хугацаатай хадгаламж нээхдүн 250 мянган төгрөг тогтмол одоо хугацаанд нэмэгдүн жилд сая 200 гэсэн нэгдүгээр жишээ. Дараа нь болохоор сарын хүн болохоор жилийн 12 байгаа юм чинь 12 тугаад сарын хүн 0.1 18 жил гэдэг маань 12 сараар гэхээр нийт 216 сарын хугацаанд өнөөдөр нээж байгаа дүн 250 мянган төгрөг 216 сарын турш сар болгон 100 мянган төгрөг нэмбэг. Хадгаламж маань 18 жилийн нэрийг болох вэ гэдэг харьцуултаар заагаа. За хадгаламж тооцох буюу саний дурдсан нөхцлөөр өнөөдөр хийсэн мөнгө ирээдүйд хэд болох вэ гэдгийг санхүүгийн future value буюу FV функцийг ашиглаж тооцох болно. За бүгдээрээ зөвгийн нэмгээ тавиад insert function бизнесээ financial төрлөөс нь FV функц аваад багтыг дарна. За функцийн авах аргументуудыг энэ эхний тохиолдолд бүгдээрээ жилээр харуулж өгнө. За rate бол хүү, NP бол хадгаламжийн хугацаа буюу 18 жил. За PMT бол жил болгоно 18 жилийн турш жилд нэг удаа хадгаламжтай сая 200 мянган төгрөг хийхээр харин PV нь болохоор өнөөдөр хадгаламж нээж байгаа дүнгээ ингэж холбогдох аргументууд нь нотгоо оруулж өгнө. За тэгээд окей гэхээр нийтдээ 68,822,149 төгрөг гарч байна. Тэгээс хуугийн хөнгөц маань сөрөг утга буцаад бол зөвхөн тэмдгийн ардтал сөрөг тавиад сөрөг төргийн эерэг болгоно гэдэг бүгдээрээ өмнөх видеонд ирсэн байгаа. За тэгвэл энэ хугацаанд би банкнд өөрөө хэдэн төгрөг хийсэн бэ гэдгийг бас тооцсон байна. Хадгаламжны сая 250 мянган төгрөгн дээрээ 18 жилийн хугацаанд жил болгоны сая 200 мянган төгрөг хийхэд надаас 21 сая 850 мянган төгрөг гаргасан. Тэгвэл хүүгийн цэвэр ашиг нь хэд юм бэ гэж хугацааны төгсгөл бодогдсон хадгаламжнаас өөрийнхөө хийсэн мөнгийг хасаад нийт хүүгийн ашиг гарна гэсэн үг байна. Нийт 6 сая 972 мянган төгрөг болж байна гэсэн үг байна. За дараагийн тохиолдолд нь одоо бүгдээрээ бодож үзье. Тэгвэл одоо бүгдээрээ хүүгээ сар болгон тооцоолаад сар болгон насандаа хадгаламжиндаа мөнгө нэмээд байвал ямар тооцоол гарах вэ гэдгийг сонирхож үзье. За тэмдгийн тэмдэг тавилаа. Insert function command-наас FV функцаа дахин дуудаж өгнө. За rate бол сарын хүн 0.1 нийт хугацаа нь 216 сар. За сар болгон насандаа 100 мянган төгрөг нэмжгийн хадгаламжиндаа харин өнөөдөр нээж байгаа дүн нь present value буюу PV нь 250 мянган төгрөг гээд тооцоолоход нийт 77 сая 930 мянган төгрөг. За сөрөг утгаа бүгдээрээ эерэг болохын тулд тэнцвэрийн тэмдгийн ардтал тэмдэг тавиад батгын эерэг болгож байгаа 77 сая 930 мянган төгрөг 715 төгрөг. Тэгэхээр хүүгээ жилд нэг л удаа тооцоолаад хадгаламжиндаа жилд нэг л удаа мөнгө нэмэхэд 68 сая төгрөг гарч исэн бол харин хүүгээ сар болгон тооцоолаад сар болгон хадгаламжиндаа мөнгө нээх юм бол 77 сая төгрөг гэдэг илүү хэрэгтэй байна гэсэн үг байна. За тэгвэл энэ хугацаанд би өөрөөсөө хэдэн төгрөгийг гаргасан бэ сонирхож үзье. Анхны сая 250 мянган төгрөгн дээр 216 сарын турш 100 мянган төгрөг хийсэн гэхээр 1 сая 850 мянган төгрөг буюу миний өөрөөс дасан банкнд байршуулах хадгаламжиндаа хийх мөнгө яг адилхан. За одоо цэвэр хүүгийн ашигтай бүгдээрээ тооцоод үзье. Нийт хугацааны төгсгөл тооцогдсон хадгаламжнаас өөрийн банкнд хийсэн мөнгөөр хасгаар 56 сая төгрөгийн цэвэр хүүгийн ашигтай болно гэсэн үг. Гэхдээ бид нар эндээс нэгэн санхүүгийн тооцоолтыг хийж сурах хэрэгтэй.
Энэ одоо тооцогдож байгаа хугацааны эцэстэг хадгаламжийн дүн бол 18 жилийн дараа бодогдох дүн гэдгийг бид нар бас анхаарах хэрэгтэй. Тэгэхээр 56 сая төгрөг маань 46 сая төгрөг маань 18 жилийн дараа өнөөдрийн ямар мөнгөтэй ямар хэмжээтэй үүсэх вэ гэдэг бүгдээрээ бас бодолж үзэх хэрэгтэй. Тэгэхин тулд бид нарт инфляцийн түвшин буюу мөнгөний үн цэний алдаж байгаа түвшин хэрэгтэй. За жишээ олгоод 12 цаг хэмээн дээрээс 16-аас 24 оны инфляцийн түвшингийн дунджийг бас оллоо. За энд нийт 9 жилийн дунджаар ерөнхийдөө дундаж инфляц буюу жил тутамд мөнгө 747%-аар худалдаа авах чадвараа алднаа гэсэн үг байна. За тэгвэл бидний 18 жилийн дараа хадгаламжинд маань одоо бодогдож байгаа энэ мөнгө яг өнөөдөр хэдэн төгрөгтэй тэнцээ байх вэ гэдэг бүгдээрээ санхүүгийн PV функцийг ашиглаад бодож үзье. За financial хэсгээсээ бид present value буюу PV функцийг олно. Энд гэж байна. PV функцад дуудлаа. За аргументуудыг нь оруулна. За rate бол нөгөө бидний дундаж хүний үн цэн алдаж байгаа хувиа оруулж өгнө. Одоо жил болгон 7.47%-аар маань үн цэний алдна. Одоо 18 жилийн дараа гэхэд 18 жилийн дараах 46 сая төгрөг маань өнөөдрийн хэдэн зүгтээ тэнцэх вэ гэдгийг бодох гээд байгаа гэсэн үг байна. За энэ пэр нь бол 18 жилийн дараах PNT-г орхиод ирээдүйн мөнгө нь болохоор 18 жилийн дараах мөнгө болохоор 46 сая төгрөг гэдгийг дамжуулж өгнө. За тэгээд окей гээд санхүүгийн функц маань сөрөг учраас сөрөгийн нэрийг болгоно. Тэгэхээр 18 жилийн дараах 46 сая төгрөг маань өнөөдрийн 12 сая төгрөгтэй тэнцэнэ гэсэн үг байна. За тэгэхээр өнөөдөр бид 12 сая төгрөгөөр юуг авах боломжтой байгаа вэ? Ямар одоо худалдаж авах боломжтой байгаа вэ? 46 сая төгрөг маань одоо яг 18 жилийн дараа өнөөдрийн 12 сая төгрөгөөр худалдаж авах боломжтой байгаа зүйлсийг авах хэмжээний тийм үн цэнтэй байна гэсэн үг байна. За 56 сая бас бодоод үзчихье. Тэнцүү FX-ээсээ бид нэр financial хэсгээс present value функцаа дуудана. За rate бол нөгөө инфляцийн дундаж түвшингөө жилд 747%-аар 18 жилийн турш маань үн цэний алдна гэж бодоод байгаа гэсэн үг шүү дээ. За NPR нь бол 18 жилийн хугацаатай present value нь бол өнөөдрийн 56 сая төгрөг болохоор өнөөдрийн 15 сая төгрөгтэй тэнцэнэ гэж гарч байна. Тэгэхээр бид нэр өнөөгийн мөнгөний ирээдүйн мөнгөний өнөөгийн үнцэн гэсэн тооцоолыг санхүүгийн LP болон PV функцуудыг хангалттай үзэж үзлээ.